шинжлэх ухаан, танин мэдхийн номыг уншиж ойлгонгоо англи хэлээр сайжруулах ийм подкаст маань эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн сонгож авсан ном бол Априк ТV-г танилцуулж байна хэмээх ийм ном байна. Энэ номыг болохоор Крис Окслет гээд Английн Британий зохиолч ялангуяа танин мэдхийн чиглэлээр байгаль шинжлэлийн чиглэлээр ийм ном бичдэг зохиолчийн ном байна. За энэхүү эдгээр цуврал номнууд маань ихэвчлэн дунд ангийн сурагчдад, бага ангийн сурагчдад зориулсан ийм ном байгаа. За миний хувьд болохоор энэ номыг илүү жоохон дэлгэрүүлж тайлбарлангаа түүнд гарч буй үгсийг бас давхар тайлбарлаж танин мэдхэн зорилготой байдлаар та бүхэнд хүргэнэ. Introducing Africa буюу Африкийг танилцуулж байна гэж орчуулж байгаа. За гэхдээ энэ бол Африка гэх юм бол тэгтээ Африк ТV гэж ойлгох учраас бид нар энэ дээр бол Африк ТV-г танилцуулж байна гэдэг ийм номоо гэж ойлгож болно. Энэ номны cover нүүрэн дээр болохоор энэ зураг дээр бол Kilimanjaro уулын зураг харагдаж байна. Энэ уул бол Африк ТV хамгийн өндөр уул, унтарсан галт уул. За энэ ном дээр бас энэ талаар гарна. Масай буюу Африкийн Масай үндэстнүүдийн зургийг энэ доор нь харуулсан байна. За ингээд хамтдаа хэдүүлээ номоо уншаад танилцаад явъя. Номоо уншиж танилцуулахаас өмнө номонд дурддагдах мэрэгжлийн англи үгсүүдийг энэ дээр тайлбарлсан байна. За энэ дээр болохоор glossary буюу үгсийн тайлбар гэж орчуулж байгаа. За continent буюу төв, desert буюу цөл, equator буюу экватор, за natural resource буюу байгалийн нөөцүүд гэж орчуулж байна. За oasis буюу баян бүрд, prey буюу аан оол зэдиш, slam буюу ядуучууд, борчууд гэсэн утгатай. Tropical буюу tropic гэх юм бол tropic, tropical гэх юм бол tropic гэж орчуулж байна. За дараад нь болохоор volcano буюу галтуул гэсэн ийм үгнүүд байна. За энэ дээр бол үгнүүдийн тайлбарыг энэ дээр ингээд бичсэн байна. За ном руу оръё. За эхлээд Африк ТV хаана байдгийг эхлээд мэдэх хэрэгтэй. Африк ТV бол одоо энэ зураг дээр бол энэ ногооноор төрсөн нь бол Африк ТV. Asia, Australia, Africa, Antarctica, за тэгээ South America, North America, Arctic Ocean, Atlantic Ocean, Pacific Ocean, Equator гэсэн ийм ерөнхий том газар зүйн томоохон объектууд, ус болон хуурай газруудыг, далай болон хуурай газруудыг оруулсан байна. За энэ дээрээс бол хамгийн чухал мэдэх зүйл нь бол энэ Equator гэсэн үг байгаа юм. Экватор гэсэн үг. За энэ экватор ямар ач холбогдолтой шугам бэ гэхлээр дэлхийн бөмбөрцгийг хойд өмнөд гэсэн хоёр хэсэг тэнцүү хуваадаг ийм төсөөллийн шугам. Экваторын шугам бол Африк ТV-г хоёр тэнцүү хэсэгт хувааж байгаа нь харагдаж байна. Экватор буюу экватор. За half гэх юм бол хагас, аливаа юмны яг тална гэсэн утгатай үг. За huge буюу асар том. За North America буюу хойд Америк ТV-г хэлж байна. За South America буюу өмнөд Америк ТV-г хэлж байна. За тэгэд Antarctica буюу Антарктикийг хэлж байна. За Australia гэж оогоор уншаад байгаа. Australia буюу Австрал ТV, Asia буюу Аз ТV, Европ буюу Европ ТV, Arctic буюу Arctic гэсэн юм газруудыг хэлжээ. За миний зарим үгнүүдийг бас буруу дуудчихж магадгүй. Тийм учраас та хэд маань уучлж ойлгоорой. Бас зөв буруу дуудчих юм бол тэрийг бас засаад өөртөө давхар сонсоод ингэж явж болно шүү. Africa is one of the world's 7 continents буюу дэлхийн 7 твийн нэг твний маа. A continent is huge area of land. Энэ тэм маань маш их том талбайтай. Асар том, huge гэж хэлж байна те. За Africa is the second largest continent буюу Африк төв бол дэлхийд дээрх Аз твийн дараа ордог хоёр дахь том талбайтай төв юм аа. Largest гэдэг нь бол талбай, хамгийн том гэсэн талбайгаар нь хэмжсэн ойлголт шүү. За half of Africa is north of the equator and half is south of the equator буюу Африк ТV-ийн тэн хагас нь тал нь экваторын хойд хагасад, өмнөд хагасад нөгөө хэсэг нь байдгаа гэж орчуулж. Африк ТV-г дэлгэрүүлж ярихаас өмнө Африк ТV-тэй холбоотой fact file буюу тодорхой баримтуудыг та бүхэнд хэлье гэж. Энэ дээр болохоор газар нутгийн хэмжээ буюу area тэгээ 30 гаруй сая square kilometer талбайтай гэж байна.
За population буюу хүн ам. За 1 billion буюу 1 тэрбум гаруй хүн амтай гэж байна. Number of countries гэж байна. Улс орны тоо. Энэ бол 2013 онд бүтээгдсэн ном учраас жоо хуучин байж магадгүй. Сүүлийн үеийн мэдээгээр бол 54 улс болсон байлаа Африк тийм улсууд. За энэ 56 countries. За highest mountain буюу хамгийн өндөр, ТВ-ийн хамгийн өндөр бол нь болохоор Кен, Танзаны нутагт байдаг Kilimanjaro гэдэг номын cover дээр байсан уул байна. 5895 метрийн өндөртэй. За the longest river буюу хамгийн урт гол. За хамгийн урт гол бол River Nile буюу Нийл мөрөн 6650 км урттай юм байна. Mile бол уртын хэмжигдэхүүнийг mile гэж нэрдэг. 1 mile нь 1.6 км урттай тэнцүү. Харин feet буюу энийг болохоор хөвчлэн уртын хэмжигдэхүүн боловч өндрийг хэмждэг хэмжигдэхүүн feet гэх юм бол. За энэ болохоор 0.3 м. 1 feet гэдэг нь болохоор feet гэдэг нь болохоор 0.3 м ийм хэмжээг нэг feet гэж нэрлэнэ. Хөвчлэн өндрийг хэмждэг нэг юм байлаа. За энэ өгүүлбэрийг уншъя. Энэ өгүүлбэр дээр Africa is almost surrounded by sea. To west is the Atlantic Ocean. To the east, the Indian Ocean. Mediterranean Sea is to the north. The huge island of Madagascar is also part of Africa гэсэн өгүүлбэр байна. За Африкт бараг л далайгаар хүрээлэгдсэн төв юм аа. Хойд хэсэг нь болохоор баруун хэсэг нь болохоор Атлантикийн далай. За зүүн хэсэг нь болохоор Энэтхэгийн далай. За Mediterranean Sea болохоор газар дундын тэнгис болохоор хойд хэсгийг хүрээлэн оршдог. Энэ твийн хамгийн том арал бол Мадагаскар арал юм аа гэд хэлсэн байна. За алдартай газруудыг бол хоёр хэсэгт хэлж болж байгаа. Эхнийх нь болохоор байгалийн өөрийнх нь бүтээсэн алдартай газрууд. Нөгөөх нь болохоор хүний гараар бүтээгдсэн алдартай газрууд. Тэгэхээр энэ дээр бол хамгийн эхлээд Африк твийн хүний гараар бүтээгдсэн том алдартай газруудын нэг бол одоо Египтэд байдаг пирамидууд байна. За энэ пирамидууд хаана яаж байрладаг талаар энэ талын зураг дээр үзүүлсэн байна. За энэ дээр болохоор famous places буюу алдартай газрууд гэж орчуулж байна. Ancient буюу эртний, Egypt буюу Египт, pyramid буюу pyramid, босгох гэсэн утгатай, барьж босгох гэсэн утгатай. За Египт улсын дундуур Нийл мөрөн урсдаг. За энэ Нийл мөрөн урсах явцад Нийл мөрний яг энэ голын одоо bank of river тэ голын яг эргийн дагуу томоохон эртний соёл иргэншлүүд үүссэн. Тэдний нэг бол энэ Египтийн маш эртний түүхтэй улсуудын пирамидууд байдаг. За энэ зураг дээрээс бол ингээд харагдаж байна. За энэ дээр болохоор юу гэж хэлсэн бэ гэхлээр You might have heard of some of famous places in Africa. Some of these places are ancient. The pyramids are in Egypt, near city of Cairo. Ancient Egyptians built them about 4,500 years ago гэсэн байна. За магадгүй та бүхэн Африк твийн алдартай газруудыг сонсч ирсэн байлгүй дээ гэж орчуулж болж байна тийм ээ. За some of these places за зарим газрууд нь бол эдгээр газруудын зарим нь бол маш эртнийх бөгөөд Египтэд байдаг пирамидуудыг бас хэлж болно. Мөн Каир буюу Египтийн нийслэл Каирт байдаг томоохон пирамидын талаар ярьж байна. За тэгээд ancient эртний египтчүүд 4500 жилийн өмнө эдгээрийг байгуулсан юм аа гэж орчуулж байна. За энэ дээр Sphinx байна тийм ээ. За цааталт нь бол агуу пирамид байж энэ Каир гэдэг Египтийн ойролцоо байдаг юм түүхэн дурсгалт газрын нэг байна. За түрүүн хэдүүлээ Африк твээс хүний гараар бүтээгдсэн томоохон газруудыг ярьсан бол одоо энэ дээр болохоор байгалийн өөрийнх нь бүтээсэн гайхалтай газруудыг дурдах хэрэгтэй. За энд бол Виктория хөрхрөө байна. За Виктория хөрхрөө бол Замбези гээд Африкийн маш томоохон голуудын нэг дээр
бүрлдэд тогтсон ийм хүрхрээ. Livingstone гээд Африк твийг судалж байсан ийм Английн, Британий эзэнт гүрний үед байсан ийм алдартай аялагч байдаг. За тэр хүн болохоор энэ Африк твийн Замбезийн мөрний дагуу явж судалгаа хийж тэгээд энэ анхлан энэ Виктория хүрхрийг нээсэн байдаг. За тэгээд Виктория гэж нэрлсэн. Виктория гэдэг бол тухайн үеийн Британий эзэнт гүрний хатан хаан Викториягийн нэрийг хүндэтгэж ингэж өгсөн байгаа. Уул нь үндэ бол энэ нуурын нэр бол тухайн орон нутгийн хүмүүсийн нэрлэлгээр бол Smoke That Thunders буюу одоо аянгат утаат ийм нэртэй ийм газар юм бэлээ. Тэгээд энийг бол нэгээд ингээд Виктория гэдэг нэртэй болгосон. Африк твийн Сахарын цөлийн зураг байна. Сахар бол дэлхийн хамгийн том одоо халуун цөлийн нэг шүү. Хүйтэн цөл гэж бас байгаа. За Сахарын цөл бол Африк твийн хойд хэсэгт хойд Африкийн улсуудыг хамран оршдог асар том юм цөл. За үүнээс гадна Африк твд бол хит хитэн томоохон цөлүүд байдаг. За энэ дээр болохоор Сахарын цөлийн доотлол дээр Намибийн цөл, Калахарын цөл гэх мэтлэн цөлүүд үүсдэг. In the north, south of Africa are vast deserts with huge sand dunes. The Sahara Desert covers nearly whole of the North Africa. Then Namib Desert and Kalahari Desert are in the south. Намиб болон Калахарын цөлүүд болохоор өмнөд хэсэгт байдаг бол Сахарын цөл бол хойд талбарыг тэр чигээр нь бүрхэж бараг л тэр чигээр нь бүрхдэгэ гэсэн санаа явж байна. The nearly the whole of Africa буюу бараг л бүхэлд нь хойд Африкийг бүгд нь бүрхэж байдгаа гэсэн өгүүлбэр явж байна. Галтуул ба мөнх ногоон талаар та бүхэндээ өргөе. За энэ дээр болохоор volcano буюу галтуул, vast grassy plain буюу өргөн уудам өвсөрхөг тэгш тал гэж орчуулж байна. Grassland буюу өвслөг газар бэлчээрийг хэлж байна. Along буюу дагуу гэсэн утгатай үг. За rainforest буюу мөнх ногоон ой тропикийн чиглэг ойг хэлж байна. The mountain уул. За Kilimanjaro is volcano but it doesn't erupt anymore гэж байна. За юу гэсэн үг лэр Kilimanjaro бол галтуул гэхдээ хизээч одоо дийлбэрэхгүй. Учир нь бол энэ унтарсан галтуул гэж нэрлэдэг. There are vast grassy plains in Africa called grassland. Along equator, there are rainforests. Kilimanjaro, Mount Kenya are two highest mountains in Africa. They are in East Africa гэсэн үгэлбэр байна. За Африкт бол маш өргөн уудам өвсөрхөг тал газар байдаг. Үүнийг болохоор grassland буюу бэлчээр өвслөг газар гэж нэрлэнэ. Экваторын дагуу along гэдэг нь болохоор экваторын дагуу маш том мөнх ногоон тропикийн ой байдаг. За мөн Kilimanjaro болон Mount Kenya гэдэг ийм хоёр уул нь болохоор Африк твийн хамгийн өндөр уулууд бөгөөд баруун зүүн Африкт байдгаа гэсэн үгэлбэр байна. Африк твийн томоохон голууд ярья. За энэ дээр болохоор үлэмж том өрнүүд гэд нэрлсэн байгаа. Үлэмж том гэдэг бол great гэсэн үгээр орчуулж хэлээд байгаа юм. За энэ дээр болохоор middle буюу дунд, to flow through буюу нэвтрэн урсах, дундуур нь урсах гэсэн. All the way буюу бүрэн бүх гэсэн утгаар орж байна. The other grade буюу бусад үлэмж асар том сүрт гэдэг утгаар орж байгаамаа. За энэ доотлын энэ цаатлын зураг дээр болохоор Нийл мөрний зураг байна. За Нийл мөрний зураг бол Нийл бол Африкийн одоо хамгийн урт бөгөөд дэлхийн хамгийн урт гол юм. Египт улсын дундуур урсаад газар дундын тэнгист сутгадаг эртний соёл иргэншлүүдийн төв болсон ийм алдартай голын хөндөй байна. За дараад нь болохоор Senegal River, за Niger River, Нигер гол, за Congo River, Конго гол, за Zambezi River түрүүн Викторийг хүрхрэн дээр ярьсан. За дараад нь Limpopo River гэдэг энэ ч байна. За дараад нь болохоор энэ Orange River гэдэг өмнөд Африкийн бүгд найрамдах улсад бас урсдаг ийм том мөрнүүд байна. За the Nile is the longest river in the world. It starts middle of the Africa and flew all the way through the Mediterranean Sea.
Other great river in Africa are the Congo, Nile, Zambezi гэсэн байна. За Nile бол дэлхийн хамгийн урт мөрөн юм аа. Африкийн дунд хэсгээс дундаас их аваад тэгээд бүх усаа газар дундын тэнгис рүү цутгадаг, оруулдаг гэж байна. За мэдэх ёстой үгнүүд маань болохоор lake to measure хэмжээх, тооцоолох, different kind of буюу янз бүрийн төрлийн, prepare буюу бэлтгэх гэсэн утгатай, shore буюу эрг гэсэн үгнүүд байна. За одоо энэ өгүүлбэрийг хэдүүлээ уншаад тэгээд ярилцъя. The Lake Victoria is largest lake in Africa. It is also the second largest lake in the world. It measures 337 kilometers from north to south and 240 kilometers from west to east гэсэн байна. More than 200 different kinds of fish living in the lake. Victoria бол хамгийн том нуур юм аа. За дэлхийн хамгийн томоороо хоёрт ордог ийм нуур. За ойролцоогоор хойноос өмнөд зүг рүү болохоор 337 км урттай, харин өргөн нь болохоор 240 км өргөн. За тэгээд 200 гаруй төрлийн янз бүрийн төрлийн загас энэ нууранд амьдардаг гэсэн байна. За Африк ТV ямар цаг агаартай вэ? За энэ болохоор цаг агаарын талаар мэдээлэл нь байна. За энэ дээр болохоор weather буюу цаг агаар, warm and hot дулаан халуун гэсэн үг, tropical буюу тропикийн, wet буюу чиглэг, rainforest буюу мөнх ногоон ой, tree буюу мод, plant буюу ургамал, to grow ургах гэсэн утгатай үгнүүд байна. In much of Africa, the weather is warm or hot most of the time. Along the equator, weather is tropical. It is hot, wet all round. It rains nearly every day in the rainforest. Ихэнх Африк ТV-ийн ихэнхийн хувьд бол цаг агаар илүү дулаан, халуун, ихэвчлэн. За тэгээ экваторын дагуу болохоор тропикийн уур амьсгалтай, халуун, тэгээ чиглэг, жилийн туршид. Харин бороо бол баг мөнх ногоон тропикийн ойд бол өдөр болгон орж идэг гэсэн юм өгүүлбэр байна. За улирал гэхээр манайх бол жилийн дөрвөн улиралтай бол Африк ТV-д бол зөвхөн хоёр төрлийн улирал ярьж байна. Нэгдүгээр нь dry season буюу хуурай улирал, rainy season буюу борооны улирал гэсэн юм хоёр улирал байна. За to roast буюу шарах гэсэн утгатай үг байна. За grassland буюу өвслөг газар. За daytime өдрийн цаг, season буюу улирал гэсэн үг байна. Heavy rain showers move across the African plains during the rainy season буюу маш хүчтэй бороо Африк ТV-ийн одоо тэр томоохон хээрд борооны улирлын үед бол маш ихээр ордгоо, тасралтгүй орж идэг гэсэн санаа явж байна. За өвслөг хээрд юу болдог вэ гэхээр хэрвээ борооны улиралтай хуурай улирал байх юм бол тэнд ямар ч бороо орохгүй. Харин борооны улиралтай байх юм бол өдөр болгон бороо ордгоо. За цөлд болохоор жилийн туршид маш халуун тийм хуурай байдаг. Тэнд болохоор халуун шарж байдаг гэсэн санаа явж байна. Тэгээд харин шөндөө бол эсэргээрээ маш хүйтэн байдаг. Хуурай газар маань харилцан адилгүй халж өрдөг. Хуурай газрын хувьд бол маш их хурдан температур алддаг бол далай бол удаан халж удаан хөрдөг ийм зүй тогтолтой. За үннээс болоод муссон салхи бий болсон байдаг. Нүгэлбэр дээр гарч буй амьтын талаар та бүхэндээ ярьж өгье. За animals буюу амьтад, амьтан. Animals буюу олон тоон дээр байна. Амьтад гэж орчуулж байна. The variety of олон төрлийн elephant буюу зан, giraffe, анаш, rhino буюу хэрс, lion арслан, antelope буюу зэв, gorilla мич бич гэж хэлж байна зарим үед. За zebra буюу ерэн дах. За ийм амьтдуудыг онцлсан байна. Африк ТV-ийн хамгийн том арлын талаар ярина. Энэ бол Мадагаскар арал. Мадагаскар арал юугаар алдартай вэ гэхээр бусад өөр хаанч байдгүй эндемик амьтад тэр арал дээр байдаг нь
энэ арлыг маш чухал онцлог болгож байгаа юм. Яагаад гэвэл олон сая жилийн өмнө энэ Мадагаскар арал энэ Африкийн их газараас салаад тэгээд тэрчээ бүрлдсэн амьтад нь бол өөр тийшээ дарахаагүй үлдсэн учраас энтхийн амьтад бол зөвхөн энэчнээ л амьдардаг юм онцлог төрөл байдаг. За энэ дээр болохоор тэр амьтдын төрлийн нэг бол Мадагаскарын одоо lemurs гэж нэрлэдэг энэ амьтан байна. Энэ өгүүлбэрийг уншихаас өмнө энэ гарч байгаа үгийг та бүхэндээ хэлье. За coast буюу далайн эрэг, to live буюу амьдрах, lemur буюу энэ урт ирээн юм сүлтэй ийм амьтан байна. Нэг төрлийн сармагчин шиг модон дээр амьдардаг. За Мадагаскар буюу Мадагаскар, за island буюу арал, earth буюу дэлхий гэсэн үгнүүд байна. За энэ арал бол энэтхэгийн далайд оршдог. Дэлхийн 5 том арлын нэгдэнд багтана. За Мадагаскар гэдэг бүр улс байгаа. Энэ арал дээр оршдог. Арлын нэрээр нэрлэгдсэн. За ийм улс байна. За Madagascar is large island on the east coast of Africa. За Мадагаскар бол маш том арал юм аа. Most of animals that live here don't live anywhere else on the earth. The most famous are in the lemurs. За Мадагаскар арал бол Африкийн эргийн зүүн талд оршдог томоохон арал юм аа. Ихэнх амьтад нь дэлхийн хаанч байдгүй тийм амьтад энд амьдардаг аа гэж юм тий. Тэгээд ихэнх хамгийн алдартай нь бол Мадагаскарын энэ the lemurs буюу лемурыг дурджээ. Африкт олон үндэстэн угсаатны нутаг болсон. За дээрэс нь мэдээж колоничлалын үед буюу газар зүйн нээлтийн дараа энэ төв дээр Европын улсууд байр суурь олохын тулд яг Африкийн эргийн дагуу маш олон улсуудыг колоничилж ингэж амьдарсан. За тэрний нөлөөгөөр олон төрлийн хэлээр ярьдаг угсаатнууд, үндэстнүүд бүрдэж бий болсон. За энэ болохоор Arabic буюу араб хэл, French буюу Франц хэл, Portuguese буюу Португал хэл, English, англи хэл, бербер гэд хойд Африкт нүүдэлж амьдардаг юм берберчүүдийн хэл байна. За энэ өгүүлбэр дээр юу гэсэн байна вэ гэхээр энэ дээдлийн зураг дээр их сонирхолтой зураг байна л да. The many different languages are spoken in Morocco, including Arabic, Berber and French. За Morocco гэдэг улс болохоор их онцлогтой улс. Энэ зураг дээр болохоор countries гэдэг дээр нь хэдүүлээ харж тийм ээ. Энэ Morocco бол энэ ч оршиж байна. Өөрөөр хэлбэл энэ хойд Африкийн улс бөгөөд энэ Гибралтарын хоолоогоор Испаниас зааглагдсан ийм онцлогтой улс. Тэгээд тийм болохоор хойд Европын улсуудтай маш орхон хилжсэн улс учраас Европын соёл иргэншил энд нөлөөлсөний улмаас энэчээ зөвхөн өөрсдийн ухааны одоо берберчүүдээс гадна арабчуудын түрэмгийллээр хойд Африкийн соёлд бас нөлөөлсөн байдаг. Араб хэл, за тэгээд Европын Франц болон англи хэлнүүд энэчээ дарахад ийм олон төрлийн хэлээр ярих тийм нөхцөл бүрдсэн байдаг. За more than 1500 different languages are spoken in Africa. People have spoken these African languages for thousands of years. In many of African countries, people also speak English, Portuguese, French or Arabic гэсэн байна. 1500 янзын хэлээр Африк төвд ярьдаг. Африкийн ард түмнүүд нь олон мянган жилийн турш эдгээр хэлээрээ ярьж ирсэн ба эдгээр дотроос бол Франц, Португал, англи, араб хэлүүд бас орж ийнэ гэсэн өгүүлбэр байна. Энэ дээр болохоор ургамлуудыг ингээд нэрлсэн байна. За plants буюу ургамлууд, unusual буюу содон юр бусын гэсэн үг байна. За mechanical tree. За энийг буруу дуудаж магадгүй. Улаан зандан мод гэдээ бид нэр сайн одоо маш үнэтэй моднуудын нэг. Ebony tree буюу хар мод, хад
гэд бичсэн байна. Энэ дээр буруутчиж amazing plants буюу гайхалтай ургамлууд, orchard буюу захирмаа цэцэг, violet бол нийт цагаан цэцэг гэсэн ийм үгсүүд байна. За өгүүлбэрүүдээ уншъя. Many unusual plants grown in Africa. Маш олон тооны юр бусын сонин содон ургамал Африкт ургадаг. The plants grow very well in the wet, warm rainforest. За plants grow. За эдгээр ургамлууд нь болохоор чийглэг тийм халуун, дулаан, мөнх ногоон ойтой газарт сайн ургадаг гэж юм тийм ээ. За тэгээд маш том тэр мөнх ногоон ойд нь болохоор маш том моднууд байдаг. Huge trees тийм. Such as тэр түрүүний ярьсан энэ улаан mahogany trees and ebony trees гэж юм тийм. За эдгээр хар мод, улаан моднууд байдаг. There are also amazing plants. Маш алдартай тийм гайхалтай ургамлууд байна. За үүнд болохоор Африкийн нийл ягаан болон захирмаа цэцгүүдийг дурдж болно гэсэн байна. За модод. За ямар модод их ургадаг вэ гэсэн юм сэдв байна. Энэ дээр болохоор dre буюу мод, tick буюу шигүү, thorny буюу өргөст, thorny буюу өргөст гэсэн үг тийм. Thorn гэж өргөст гэсэн үг. Plum буюу дал мод, oasis буюу баян бүрд, papyrus буюу халуун орны зэгс, bank буюу голын эрэг, to use хэрэглэх, to come up буюу дээш гарах гэсэн утгатай үгнүүд байна. Baobab гэсэн юм. Baobab trees with thick trunks and thorny tiny яаж дуудах юм бэ? Trees stand in grasslands. Farm trees grows at the oases in the desert. Papyrus grows along the bank of the river Nile. Ancient Egyptians used papyrus to write on like paper гэсэн байна. Дал мод байна тийм. Дал мод бол цөлийн баян бүрдүүдэд ургадаг. Харин энэ papyrus гэсэн юм мод байна. За papyrus гэдэг энэ мод нь болохоор нийл мөрний эрхийн дагуу ургадаг. Энэ модыг эртний Египтчүүд ашиглаад яг л цаас шиг ашигладаг байжээ. Цаас болгож ашигладаг байжээ гэсэн санаа явж байна. За Африкийн ард түмний талаар мэдээлэл байна. За people хүмүүс ард түмэн гэж орчуулсан group буюу бүлэг хүмүүсийг хэлж байна. За to hunt буюу агнах, to gather цуглуулах, gather буюу цуглуулах, such as зэрэг, to live амьдрах гэсэн үгнүүд байна. За there are hundreds of different group of people live in different parts of Africa. Big groups including Arabs, Berbers in North Africa,